Амжилт бүтээлийн мөнгөн жимээр аз жаргалын гэрэл татруулсаар урам зориг хүсэл тэмүүлэлээр дүүрэн шинэ оноо өгтөн авч байгаа эрхэм үзэгч Монгол түмэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлхан төшөөлж байна. TV8 телевиз 2014 оноос өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд тавилан нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч Монгол түмэндээ хүргэсээр 2 жилийн хугацааг үлдсэн байна. Өнөөдөр 2016 оноо үдэж 2017 онтойгоо учин зодгож байгаа энэ сайхан торгон мөчид тавилан нэвтрүүлгийн оролцогч зочдын хамтаар үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийнхаа баярын дугаарыг эхлүүлэн хүрэхэд бэлэн болсноо дуулахад таатай байна. Ингээд өнөөдөр энэ сайхан зингээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн тавилан нэвтрүүлгийн зочид оролцогчид та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан хүнийг хүсгийн ялам шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэж байгааг маань таадан байна уу. Баярлалаа. Тэгэхээр баярын дундаас хамгийн гайхалтай сайхан баяр бол шинэ жилийн баяр. Яг харахгүй байдаг. Хүн болгоны сэтгэл, аз жаргал, өдөн, баяр баясгал тэр сайхан бүхнийг одоо хэлбэлүүлсэн энэ сайхан баяр бол шинэ жилийн баяр байдаг. Ингээд TV8 телевизийн нэвтрүүлгийн албаны уран бүтээлчид, тавилан нэвтрүүлгийн баг хамт олон бид ийхүү зочид тавилан нэвтрүүлгийн оролцогчид та бүхнийгаа урьж энэ цаг мөчийг ийхүү хамтдаа өнгөрүүлэхэд бэлэн болсон байгаамаа. За ингээд юун түрүүнд нэвтрүүлгийн гол баатар буюу тавилан нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэдэг. Хүн та бүхнийг уулзуулж учруулах тэр л одоо сайхан бүхнийг хийж байдаг. TV8 телевизийн сэтгүүлч Гэрэлмага та бүхний алгад ашигтанд ор энэхүү тайзнаа өрж байна. Алгадчийн бүгдээ. За тэгээд өнөөдөр бас Гэрэлмаа маань маш их баяртай байхаа гэж бодож байна. 2014 оноос хойш тавилан нэвтрүүлэг маань өнөөдрийг тасралтгүй хийгдсэн. Өнөөдөр бас хүний хувь тавилан одоо дэлхийн тийм ээ үгээр эзгээр биш аргагүй байдаг. Тэгэхээр энэ одоо сайхан бүхнийг хийж энэ олон сайхан одоо аавын хүү ээжийн энэ сайхан одоо ээжийн энэ сайхан хүүхдүүдийг уулзуулсан Гэрэлмаадаа бас энэ түрүү баяр хүргэмээр байна. Тэгээ шинэ оны бас гал халуун баярын мэндийг хүргэе манай Гэрэлмаа манаас өнөөдөр үнээр харагдаж байна. Тэгээд өнөөдөр сэтгүүлч Гэрэлмаагийнхаа баярын сэтгэлийг өнөөдөр нэвтрүүлгийнхаа өмнө сонсёо гэж бодож байна. За ингээд маш их баяртай байна. Ингээд TV8 телевизээс бэлтгэн хүргэдэг тавилан нэвтрүүлгийг бол 2 жилийн хугацаанд бол бэлтгэн хүргэлээ. Тэгээд бидэнд бол бас нэрнээс өөр зүйл ирдэггүй. Тэгээд энэ дээр үндэслэн бол бас бид нар хайж уулзаж чаддаг байгаа. Зарим нэг нь бол уулзаж чадахгүй юу бас их байсан. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх хүндэт зочдтой бас маш их баярлалаа. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. За маш их баярлалаа. Манай Гэрэлмаа манаас сая хэлж байна л да. Тавилан нэвтрүүлэгт маш олон захидал ирдэг. Нэрнээс өөр зүйл ирдэггүй гэж тийм ээ. Өнөөдөр би миний хүү одоо жишээлбэл баяр гэдгээ. Тэгээд одоо овог байхгүй, төрсөн он сар өдөр байхгүй ч гэдэм юм уу. Маш юм бүрхэг ийм мэдээлэл зөвхөн нэрнээс өөр зүйл ирдэггүй. За үүн дээр бол манай Гэрэлмаа сэтгүүлч маань маш одоо тэр эрен сурвалжлах тийм ээ тэр зүйлийг маш одоо шаргуу үнэхээр одоо ууггүй хийсний эцэс өнөөдөр бас магадгүй энэ сайхан тахин хүрэлцэн ирсэн байгаа. Энэ сайхан уран зурдсан байгаа. Та бүхнийг уулзуулж баяр дээр баяр нэмжлэнэ амьдралын аз жаргалтай тэр сайхан мөчийг бас өргөжлүүлэн байгаа болов гэж бодож байна. За тэгээд тавилан нэвтрүүлгийн маань баярын дугаарыг хүргэжсэн үзэгч хүмүүс та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр Гэрэлмаа маань юун түрүүнд за өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн ирсэн тавилан нэвтрүүлгийн оролцогч зочдоо үзэгч Монгол түмэндээ бас танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За ингээд хоёулаа эхнийхээ ширээнээс эхлэе тийм ээ. За баярлалаа. Ингээд тавилан нэвтрүүлгийн баярын тусгай дугаарт хүрэлцэн ирсэн зочдтой танилцуулъя. Нэгдүгээр ширээн дээр 92 настай Цэвэг Жав эмээ маань хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Цэвэг Жав эмээгийн маань хувьд бол бас 52 жилийн дараа төрсөн 2 хүүтэйгээ уулзсан байгаамаа. За бүгдээрээ Цэвэг Жав эмээдээ баяр хүргье. 52 жил гэдэг бол тэгэхээр одоо маш урт хугацаа тийм ээ. Энэ 52 жилийн дараа төрсөн хүүтэйгээ уулзсан эмээгийн өнөөдөр сэтгэл дэвтсэн, сэтгэл улам сайхан зөөлрч тийм ээ хүүтэйгээ инхүү одоо өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас хүрэлцэн ирж гэж оролцож байгааг бас үзэгчд маань харж байгаа хаа. За ингээд нэгдүгээр ширээнд мөн дөнгөж дөрөөд солигдсон хоёр ихрийг бол 42 жилийн дараа бас уулзсан байгаамаа. Үүний нэг болох хишиг жаргал маань ээжтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байгаам. За баяр хүргэе. Баяр хүргэе бүгдээрээ тийм ээ. Тэгэхээр одоо хүний хувь тавилан гэж одоо үнэхээр үгээр хэлэх арга байдаг. 42 жилийн дараа бас ээж хоёр ийхүү одоо уулзаж өнөөдөр бас нэвтрүүлэгт маань хамтдаа оролцож байгаа. Үнэхээр таатай байна. Ээж хоёртой аз жаргал гэсэн ханаас нь зарсан усны тулц шиг адилхан гэж монголчууд ярьдаг шүү дээ тийм ээ. Үнэхээр сайхан байна. За хоёрдугаар ширээнд бол ах トゥ зургааг 47 жилийн дараа уулзсан байгаа.
Тэгээд Автуу 6-гаа үзэгчтэй бас танилцуулъя. Хамгийн бага дүү болох амар жаргал нь бол бидэнд хандсанаар Автуу 6-г 47 жилийн дараа уулзсан байгаа. За 47 жилийн дараа уулзсан. Автуу 6. За дараагийн хүмүүс бол аав хүү нар 24 жилийн дараа уулзцаасан байгаамаа. Одоо бол уулзаад жил гарсан болж байгаа. Хүү нь эхлээд манай телевизэд хандсан байгаамаа. Хүү Отгонбаатар нь. За аав хүү хоёр шүү дээ тийм ээ. Аав хүү хоёр 24 жилийн дараа уулзсан. Баяр хүргэе бүгдээрээ. Үнэхээр гайхалтай сайхан байна. Мэдээж хүний амьдрал тийм ээ хамгийн тэр сэтгэл хэцүү байдаг зүйл бол хамгийн одоо хайртай хүмүүс буюу тийм ээ гэр бүлийн хүмүүс, аав, ээж, ах トゥ тэр хүмүүсийг өнөөдөр бас олж уулзахгүй байна гэдэг тэр хүмүүсээс тасарна гэдэг бол энэ хорвогийн бас хамгийн хэцүү зовлон юм болоо да тийм ээ. Өнөөдөр бас аз жаргал бас ивэж энэ хүмүүс маань дахин одоо энэ сайхан төөрөг тавилангаараа иргэн уулзаж өнөөдөр бас энэ сайхан ширээний ардын хүү хамтдаа сууж байгааг харахад таатай байна. За дараагийн ширээнд бол бас 54 жилийн дараа чулуу гоёг ах маань бол бидэнд хамгийн анхлан хандсан төрсөн ээж, төрсөн эгч дүү нартайгаа бол уулзахыг хүссэн байгаамаа. Хэдийгээр түүний ээж бол бурхан болсон байсан ч төрсөн эгч дүү нартайгаа бол уулзаж чадсан байгаамаа. Чулуу гоёгын маань хувьд бол за ингээд үзэж та бүхэндээ TV8 телевизээс бэлтгэн хүргэж байгаа тавилан баярын цэнгүү маань бол үргэлжлэн хүрч байна. Та бүхэн маань ингээд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. За гэрэлмата маш их баярлалаа. Бидэндээ цогтойгоор үзэгчтэй тавилан нэвтрүүлгийн баярын дугаар маань инхүү үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрч байна. Тэгээ өнөөдөр бас энэхүү цэнгүүнээр манай уулзсан одоо гэр бүлийнхэн маань тийм ээ уулзнаас хойш бас ямар өөрчлөлт бий болов уулзаагүй тэр одоо урт хугацаа он цагуудад тийм ээ одоо ямар байсан зэрэг энэ хүмүүсийн сайхан баярын сэтгэлээр дандаа л гоё баярлсан, хөөрсөн, аз жаргалын тухай ярилцсан, инээлсэн, дуулсан энэ сайхан одоо цаг хугацааг инхүү олон сайхан уран бүтээлчдийн хамтаар тавилан нэвтрүүлгийн оролцогчид буюу зочдын хамтаар инхүү үргэлжлүүлэн та бүхэндээ хүрэх болно. Гэрэлмагаа ч гэсэн бас хүндэтгэлийн ширээнд урьж байна. Ягаад гэвэл өнөөдөр бас баярын өдөр бүтэн жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд нэвтрүүлгээ тасралтгүй хийж энэ олон сайхан хүмүүсийг одоо уулзуулсан гэрэлмаа маань өнөөдөр бас энэ хүмүүстэйгээ хамтдаа баярлах ёстой гэж бодож байна. Гэрэлмаага хүндэтгэлийн ширээнд урьж байна. Баярлалаа. Амжилт хүсье илүүдээ. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань инхүү эхэлсэн байгаа. Аялгууд дуугийн үчийн цэнгүүн дэрүүл аз жаргалын тухай мөрөөдөж яах вэ? Игшигт дуугийн үчийн цэнгүүн дэрүүл энэ үчийн сайхныг, энэ нэвтрүүлгийн сайхныг, энэ өдрийн сайхныг яахан дуусгаж чадах вэ гэж өнөөдрийн тавилан нэвтрүүлгийн баярын дугаард маань олон сайхан уран бүтээлчдээс хүрэлцэн ирж та бүхэнд өөрсдийн айдууны сор болсон одоо дээжээсээ өргөн барихаар хүрэлцэн ирсэн байгааг дуулахад таатай байна. Ингээд ирхэн зочдоо бас хүндэтгэлийн сайхан зоогонд урьж байна. Өнөөдөр магадгүй бид нар ямар нэгэн одоо олоод өгөөж уулзах юмсан, учрах юмсан гэсэн зүйлийн тухай ярих гэж ирсэнгүй. Өнөөдөр бид нар уулзсан байна. Амьдрал ямар баялаг юм бэ? Амьдрал ямар агуу юм бэ гэж сайн сайхан бүхний тухай ярилцаж энэ сайхан нэвтрүүлгээ хамтдаа үргэлжлүүлье хэмээн та бүхнээсээ хүсэж байна. За ингээд та бүхний өмнө би энэ сайхан нэвтрүүлгийн маань жаврыг үргэж хамгийн ихний сайхан уран бүтээлийг өргөж өгнө хэмээн Монгол улсын гавьяа жүжигчин Чулуун хүү таныг энэхүү хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Алга дашлаар бүгдээрээ Чулуун ахыг авцгаая. Баярлалаа. Энэ нэвтрүүлэг бол гайхалтай сайхан байна. Яагаад нэг жижиг юм гэхээс энэ чинь олон жил аавчи төрсөн хүүхдүүд хоорондоо уулзах гэдэг шиг жаргал энэ шигтэй энэ мэдээж байгаа юм сайхан үйл явдлын шавс. Тэгвэл учраас энэ шинжилгээ бас хүндээ таахгүй хоорондоо уулзаад аяа уулзах юм сайхан байна. Баярлаж таахгүй хоорондоо хамгийн жаргалтай хацтай энэ гэх мөрөөдийг өсгөх сайхан хатыг агуулсан. Би батлена энэ зүйлийг үзэж байгаа үзэгчтэй болдог нийт юм их баярын өдрөөс үнэгээ информацийг хаадаг гэдэг таасан. Үнэхээр тэгэхээс чарахгүй шүү дээ. Хүнд хадуу төрөлжтэй уулзах шиг одон жилийн дараа юм шиг сайхан учир таах. Тэгээд энэ дээр одоо сайтууныхаа дэжсээр өгөх гэж байгаа даа би баярлаж байна. Миний дуу маань бас ичитэй холбогдолтой юм дуу ээжийн цэнхэрэг гэж энэ дууны шүлгийг Онорцсон эзэн Ярунайрагч Мегамаржуу аяын жигчдийн жаргал сайхан гэдэг хүн бичсэн. Мэлбэрийн нурын дээр гэдэг миний ээжээ суугаадаа ээжийн нутгаас санаал байна. Эрх хүн байж би чинь уйлах нүдэ гэдэг дугаад болъё.
санаад байна эрхэм байд би чам уйдхэн үдээ ээжийн утга санаад байна эрхэм байд би чам уйдхэн үдээ саях хөдөгөх цэцгэлсэнгээ саммаса шархарам үнэртэдэ нутагэ санаад байна ноём санууга тунхуда нутагэ санаад байна ноём санууга тунхуда хотогор нутгата мингэ цэцэгэн шүүдэр тунрада аягла дэжтэй байрида ачигтан хүүчин хариулахсаа аягла дэжтэй байрида ачигтан хүүчин хариулахсаа утга санаад байна эрхэм байд би чам уйдхэн үдээ ээжийн утга санаад байна эрхэм байд би чам уйдхэн үдээ 어떠기 тааларта манай төрөлгийн нэр зүтгэлтэн төрийн шагналт яруу найрагч Дашуулбарын амьдаа бие биений хайрлаар сайхан шүлгүүдийг та бүхэн сайн мэднэ. Тэгээ энэ дууг нийтийн хүртэл болохоор өнөөдөр анхны удаа та бүхэн сонсох гэж байна. Тэгээд энд бас нэлээд бодож тийм сайхан сэтгэлийн аялал хийх юмсан даа гэж бодож ээж зохиосон ийм дуу байгаа. Тэгээд та бүхэндээ би энэ амьдаа бие биенээ хайрлаа гэдэг дууг дуулъя. Алю сайхна бустас бухарамда хэрэггүй үгийн зүрэ зүрхийг миний битгий шархтуна хиннигэ харанхуй нөхөрөө битгий түлхээрээ зэрэгчи хүрсэн бол аз жаргалын хаалтыг хүмүүстэй чугорээ ачиг чин тэтгэхзэж мартахгүй шүү
хизээч мартахгүй шүү хүмүүсээ. TV9 телевизийн өнөөдрийг хөдөлж байгаа нэвтрүүлгийг олж ажилласан манай сэтгүүлчтэй зориуд баяр хүргэмээр байгаа байхгүй. Энэ андтал биеийн хайр гэдэг юм энэ хүн хийгээд байгаа юм байхгүй. Энэ бол нэг гайхалтай нэвтрүүлэг. Тийм учраас сэтгүүлч гэрэл мадацмаараа баяр хүргэдэг сайхан алгадши. Энэ хоромгийн хамгийн өнгөтэй өөдтэй нэг та бид ууцж өгч байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлгийг бэлтэж байгаа гэрэл мадад баярлахаас арга байхгүй тийм ээ. Баярлалаа таа бүхэндээ. Сэтгэл шингэсэн ажил амь сүнстэй гэж сайхан үг байдаг л да. Тэгээ өнөөдөр бас тавилан нэвтрүүлгийн баг хамт олон за тэр дундаа сэтгүүлч Гэрэлмаагийн хувьд бол одоо үнэхээр ирсэн захидлын дагуу, хүсэлтийн дагуу за тэр төөрөгдсөн хувь тавилантай хүмүүсийг яаж уулзуулах вэ? Хаанаас яаж олох вэ? Хинээс асуувал одоо сураг тэмээ ажиг гарах бол чиг гарах бол гэл ингээл байнгын л яриад, байнгын уцаар яриад асуугаал ингээл явдаг. Тийм учраас бас өнөөдөр энэ олон жилийн дараа уулздахгүй байсан, таарлахгүй байсан хүмүүс магадгүй бас уулзсан байхаа гэж ингэж бодож байна. За ингээд та бүхнийгээ сайхан зоогонд өрж байна. Тэгээд өнөөдрийн энэхүү сайхан нэвтрүүлэг цэнгүү маань Wednesday хэмээх сайхан ресторанаас бас үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрж байгаа. Тийм ээ орчин үеийн тэр сайхан одоо хөгжмийн дуурал тоног төхөөрөмж гэдэг бүхэл тэр сайхан амт чанартай хоол хүнс найрсаг сайхан үйлчилгээтэй Wednesday-ийн хамт олондоо бас энэ дашрамд баярлалаа гэдгээ дахин хэлэхэд таатай байна. За ингээд одоо манай Wednesday рестораны амтд сайхан тогоочлын гараа гарган одоо та бүхэнд зориулж тийм ээ хийсэн энэ сайхан одоо амтд сайхан хоолыг бас та бүхэн дуглан сууж таалан одоо сайхан зооглоно хэмээн урьж байна. За тэгээ энэ хооронд би бас одоо амар жаргал игчийг тайзнаа урьж байна. Яагаад тэгэхээр өнөөдөр амар жаргал игч маань одоо өөрийнхөө хүсэлтээр за би одоо ах эгч нартайгаа дүү нартайгаа уулзмаар байна гэсэн хүсэл буюу захидлыг бол одоо манай тавилан нэвтрүүлэгт буюу TV8 телевизийн нэвтрүүлгийн редакцид ирүүлснээр за сэтгүүлч Гэрэлмаагийн одоо эрэл сурвалжид маш амжилттай үргэлжлэсний үндсэн дээр бол одоо өнөөдөр ингэж энэ хатуу 6 маань амжилттай сайхан уулзаж өнөөдөр энэ сайхан одоо баялаг сайхан амьдралыг хамтдаа үргэлжлүүлж яваамаа. Танд баяр хүрхийн ялан таныг би тайзнаа урьж байна те.
та бол хамгийн сайн мэдэх хүн шүү дээ тий. Цаас дахиад ганц мэдхгүй би л дээ. Тэгээ би нэг 4 нас таавал нууцжсэн бат. Энд тийм нэг болчихсон гэж миний бодож үн бил. Өнөхөр надад тийм зам болсон. Баярлалаа. Яаж хэлэхээ мэдхгүй сонирхчих юм. Ол бид бас нэг бүр холбоо байхгүй байгаа гэдэг холбоотой захаа гардаг яачаад тэгээд тавраа бүр дээр ингээд юу дотор алгоритм дээр аягүй юм бичээд яа. Би яваад байгаа. За тэгээд амар жаргалагчдээ бас одоо шинэ оны баярын мэндийг хүргье. Тэгэхээр шинэ оны босгон дээр 2 оны зааг дээр бас энэ сайхан одоо хайртай хүмүүстэйгээ энэ сайхан хамт олонтой ингэж баярлж байгаа бас юм түрүүнд маш их баярлж байна бидний хувьд ч гэсэн. Тэгээд би танаас нэг зүйлийг бас эхлээд асууя гэж бодлоо л да. Та өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийнхээ бас нэрийг хэлж юун түрүүнд мэдлэгээ төвшүүлээч гэж танаас хүсэж байна. За манай том ах байна. Бацуур гээд, суур гээд. За дараачих нь манай ээжийн эгч нь байна. За тэгээд манай нөхөр байна. Тэгээд манай нөгөө хүн дөрвөөс нөгөө эгчийг нөгөө юу яасан шүү дээ. Дарамтад байдаг эгч нөгөө төмөндлөгөр эгч. Төмөндлөгөр эгч маань дүүн ирсэн байгаа. Төлөөлөд ирсэн. Манай эгч ирж чадаагүй. Тэгээд ахын авгаа байна. Тэгээд ахын бандин байна, бэрэн байна. За баярлалаа. Ямар ч тач бидний урилгыг хүлээж авч өнөөдөр бас энэ нэвтрүүлгийн зочдтойгоо самтаа энэ баярын нэвтрүүлгийг хийж байна гэсэн урилга хүлээн авсан та ганц жаргал энэ урлагийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Мардгүй бас одоо зарим агчдэр нь ажилтаа тэгээд өөрсдийн цаг мэдлэгээгээ төвшүүлээд тийм ээ баярын одоо шуудангаа бичлэн дамжуулаад хүрэлцэн ирд бас амжаагүй байх шиг байна. За Доронтод байгаа эгчтэй шинэ жилийн мэнд хүргэе. Бас энэ ТV8-ыг тохиолдуулаад бас энэ хамт олондоо баярын мэнд хүргье. Бас ийм сайхан цэнгүүнийг төхөн байгуулж байгаад баярлалаа. Тэг аргагүй манай ихч бас өнөөдөр жоохон баярлаад тийм ээ догдлох зэрэгцээд бас жоохон сандарч байгаа шиг байна тийм ээ тэрийг бас ойлгож байна. Амьдралын ер нь үнц нь амьдралын одоо хамгийн тэр аз жаргалтай байх торгон агшин гэж таны бодлоор ер нь юу вэ юм бэ тийм ээ өөрийнхөө бас тэр бодлоос тэр мэдрэмжээс бас та энд ашиг хуваалцаач гэж байна. Миний хувьд эгчтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Би чинь бүтэн өнчөө өрөөсөн. Ээж байхгүй, аа байхгүй. Тэгээд эгчигийн хайсараагаад олж уулзлаа. Тэгээд бас маш сэтгэл өндөр байна. Та эгчтэй зориулж нэг сайхан үг хэлээч. Яг одоо цэнгэрлэгцээр таныг үзээ сууж байгаа. Баярлаа сууж байгаа, догдлоо сууж байгаа нэвтрүүлгээ үзээд шинэ жилийн баяр болж байна. Дээрээс нь энэ олон жилийн дараа хамгийн хайртай дүүтэйгээ уулзсан тэр эгчт нь "Ивэдэ миний мөн хөөрхий дүү, их л баяртай, их л гоё харагдажиндаа миний дүү" гэж бодоо сууж байгаа байх л та тийм ээ. Тэгээд эгчтэй зориулж нэг сайхан сэтгэлийнхээ үг хүлээж гэж танаас хүсэж байна. Шинэ жилийн мэнд хүргэе. Эгчтэй улам сайн аз жаргал эрүүдэн сайхан яваасай гэж хүсэж байна. Үзэгч та бүхэн тавилан нэвтрүүлгийн баярын цөмгөн маань үргэлжлэн хүрч байна. Бид бол бас тавилан нэвтрүүлгээрээ өмнө ах トゥ 6-г 47 жилийн дараа уулзаж байсан. Ингээд ах トゥ 6-гийн дөрвөн төлөөлөл нь манай нэвтрүүлэгт бол ирсэн байна. Хамгийн анхлээд бол манай нэвтрүүлэгт маань бол амар жаргал хандчихсан шүү дээ тий. Та бүхэн маань бол бас уулзаад одоо жил гарны хугацаа өнгөрлөө. Энэ хоорондоо юу болоо энэ талаараа сэтгэлээс маш сайхан байна. Одоо ингээд эгч мэгчтэйгээ уулзсандаа бид одоо зургуулаа байгаа. Одоо жил 2 жил шухуу болох гэж байна уулзалтад. Сайхан байгаа, дотн байгаа. Тэгээд холбоо солбоотой байгаа. Таны хувьд бол бас хамгийн том эгч шүү дээ тий. Тэгээ энэ хэд манай урдаа уулзаад жаргал зовлон бүхэл юмдаар хамт байгаа штеп. Хүний амьдралд одоо баян болохоор янз янзын юм тохиолдлоо энэ хугацаанд хөрөмнөрч болж ил байлаа. Өсөн зовлон бус тохиолдлоо. Энэ бүгдээр энэ хэд маань бүгд холбоотой сүлбэтэй сайхан байгаа миний хөө. Тэгээд энэ яг шараад ТV телевиз 8 телевизийнхаа уран бүтээлч хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд улам олон хүнийг уулзуулж учруулж гэж байхыг хүсэж байна да. Ер нь их сайхан нэвтрүүлэг дээ. Гэгээл гоё нэвтрүүлэг байгаа бид тэрийг дуртай дандаа үзэж ядах. Тэгээд нэр маш их баяртай байна. Таны хувьд бол түмэн дэлгэрэгч бид нар бол яг түмэн дэлгэрэгчийг хайжсан тий. Тэгээд олж уулзсан. Та бол бас яг түмэн дэлгэрэгчтэй тухайд л хамтайсан шүү дээ. Тэгэхээр одоо ер нь жил гарна боллоо. Энэ хооронд ер нь юу болоо тий? Одоо өнөөдөр би бас эгчигээ төлөөлөл энд ирээд байж энэ эгч маань ийм жоохон чилэрхүү аргартай ажил төлөвтэй байгаад ирч чадсангүй. Тэгээ өнөөдөр эгчээ төлөөлөд ирээд сайхан байна. Эгч маань одоо ахны дүүнэртэйгээ уулзалтаа дэлгэх бүтэн болоод
сайхан байгаа. Таны хувьд бол одоо өргөмөлтлийнхэн дүү. Тий би өргөмөлтлийнх нь дүү. Тий. Ер нь бол өргөмөл одоо эднэртэй уулзаагүй байхдаа ер нь эднэртэйгээ уулзах талаар ер нь их ярьдаг байсан. Тий одоо бас миний хамаатан ахт өнөр аав ээж минь байдаг өөр хангаа аймагт байдаг. Би чи өөр хангаа аймагаас өргүүлсэн гэдээ ярьдаг байсан л да. Тэгээд өвдөж одоо бас өөрийнх нь бага болчих байх үед нь бас шуудан холбооноос хэсүүлээд л явцуухаас хэсүүлээд одоо бас хэцүүлээдэг гэсэн юм болов тэгээд ууцчих чадахгүй байсараагаад өдий хүрсэн. Тэгээ одоо танай телевизээр дамжуулаад ингээд ахт өнөртэйгээ уулзалтад айгүй сайхан байх шүү дээ маань тийм. Таны хувьд бол бас одоо яг манай нэвтрүүлэгт хандсан амар жаргалын маань бол одоо нөхөр шүү дээ тий. Тэгэхээр амар жаргалын маань бол туйлын хүсэл бол ээжийнхэн сүүлчийн хүслийг биелүүлэхээс бид нар бол бас ээжийнхэн хүслийг биелүүлсэн байх гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Манай хэнэр чинь бас нэг ч тоо уулзах гэж бас нэлээд олон жил хөөцсөн. Тэгээд зүйлэн тавилын нэвтрүүлгийг хараад танаа их тоо уулзаад жил гарсан болчихлоо. Тухайд уулзтай гоё байсан. Уулзаад айгүй гоё байгаа. Тэгээд цаашд байн хаврал бэтрийн гоё байгаа тийм учраас байн тавилын нэвтрүүлгийг бид нэр үздэг. Тийм учраас танаа телевизийн хамт олонны баярлалт талархаж байна. Өмнө нь бас та нар шинэ одоо жил гарсан болсон юм чинь бас одоо 2 дахь шинэ жилээ та бүгд маань одоо хамтдаа тэмдэглэж байна уу? Харин тэгж байна. Одоо ингээд ийм сайхан юунд өргөдөж ирээд үдээд ингээд дуулзж байгаад их баяртай байна л да. Төмөлөг брэнд гисний байхгүй байгаа ч гэсэн одоо энэ ихт нь ирж байгаа. Тэгээд өөрөө саяхан хагалгаанд орсон. Тэгээд хадам мэж нь өвчтэй байгаа. Тэгээд үнэхээр одоо ирж чадсангүй. Тэгээд өргөж холбоотой эднийх одоо намраа эдэр манай ер нь ойрхон гашаан биш байсан авцсан хотод бас гэр оронтой болцсон шүү дээ. Тэднээс өдөө хотын хоёрын хооронд л яваад байгаа. Тэгээд өргөж хоорондоо яриад уулзаал тэр чих гоё яах вэ? Үнэхээр сайхан байгаа. Тэгээд энэ төөрөлдсөн ах トゥ дөрөв садан аав ээж ахын дүүсийг ингэж уулзуулж байгаа явдлаад гоё санагддаг л да. Одоо би зөндөө олон нэвтрүүлгийг үзэж харж байна. Тэгээ одоо энэ манай Монгол утгачлалын өргөн удамч нутах юм хүн өмцөөхөн таруу бутархаа болоод тэгээ бас их биентэйгээ уулзалтааг уудсан хэвэд юм биш шүү дээ. Тэгээд энэ нэвтрүүлэгт хамдаад ингээд яхаа бол маш амархан уулзч учрах юм билээ гэж үзэгч олондоо бас хандмаараа нас уулзаагүй учраагүй бэтгэрч яваа. Өснөл олон хүн байгаа байлгүй энэ олон хүн дотор гэж боддөө шүү дээ. Танай төрөл үнэхээр шуурхай юм билээ. Бид нар одоо 47 жилийн дараа эцэд нэрийн зөрөөтэй өргүүлэхтэй нэг ондоо өргөж авсан айл энэ ондоо нэгтэй ер нь олоход маш бэрхэл юм байсан байгаа. Тэгэхээр яаж ийгэл болоод гисэн цэтэй үнэхээр их баярлж байгаа. Тэгээд улам ажил амжилт хүсье зөө. Одоо сайхан шинжлэмээр тохиолдож байна. Телевиз үзэж байгаа үзэгчтэй болон ах トゥ нартай сайхан шинжлэмээр мэдлэгийг төвшөлтгүй та. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нийт Монголын ард түмэн болон өөрийн төрөл садан бүх хүмүүстээ шинэ оны мэнд хүргэж эрүүлэн азиргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. Манай дүүнэрийн хүсэл мөрөөдөл биелж идэг хөлтөн ингэж боллоо. Энэ жил их гоё сайхан жил болж өнгөрчээ. Ингээд цаашдаа улам сайхан байх болно бид нэр холбоо сүлбэтэй. Тэгээ үзэгч олондоо хандхад бас ингээд төөлдсөн бид нар шиг биенийг олж чадахгүй байгаа улсаагаа бол ТV8 телевизийн тавилын төлөлт хандаарай гэж хэлмээр байна. Маш хурдан шуурхай ингээд ах トゥ төлөв садныг уулзуулж өчрүүлдэг ийм сайхан нэвтрүүлэг байд юм байна шүү. Гэдгийг одоо ард түмэндээ хэлмээр байна да. За тийм ээ үзэгчтэй ингээд ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн баярын цэнгүү маань ийхүү өргөлжиж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочдын бас амтд сайхан зоог гарч ирсэн байна. Энэ хооронд би дараагийн бас нэгэн гайхалтай сайхан уран бүтээлчийг урин залгахтаа таатай байна. Олон сайхан уран бүтээлчдүүд та бүхэн зориулж бас аядууга өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулан энэ сайхан уулзтаар дамжуулан хүрэх гэж байгаа. Бэлэг бэлгийн дээд хамгийн нандин хамгийн эрхэм бэлэг бол яхаа аргагүй гагцгүй тэр сэтгэлээс гарч байгаа сэтгэлийн үг зөвхөн тэр сэтгэлийн илэрхийлэл дуу хуур байдаг. Тийм учраас би өнөөдөр бас олон сайхан уран бүтээлчийг бас энэхүү нэвтрүүлэгтээ урьдсан байгаа. Ингээд Хилийн цэргийн дуучгийн элбэн чуулгын гоцол дуучин мод аргиж байгаа тайзнаа урьж байна. хүмүүсийн сайхан уулзуулж буйнтай нэвтрүүлэг хийж байгаа ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн байгууллагууд баярын өдрийн төвшөлтийн ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Ингээд жилийн шинэ нэгэндээ
золгоод ихчтэй хүндээ гэж хартын шүлэг Монгол Улсын давж жижигхэн чулуун хүүг шинээр илгөө ихчтэй хүндээ дугаан өргөн барьяа та бүхэндээ. зовлонтой замлуулан хөө зөвтэй буруутай явхад минь авиг орлож алгадах хэрэгтэй учирла цагандаг ихчлэлүндээ би ичи авиг орлоо хүндээ би цөлдөө хатуутай хорвоодн хөө зоригтой ухаантай явхад минь чиг норлож ивэлэх үгтэй инээгээ дугтдаг ихчлэл хүндээ би авиг орлоо ихтэй хүндээ би савнтэй амьдралд нөхөө зөвийг нааргад чи явна чи хичээлийн шиний нэгэндээ цолгоод сүлдэг ихчлэлүндээ би ичи авиг орлоо хүндээ би ичи авиг орлоо ихтэй хүндээ би ихтэй хүндээ би За тавилын нэвтрүүлэг маань үзэж та бүхэндээ өргөжлөн хүрч байна. Би бол одоо яг та бүхнийг бол одоо чулуу хоёрыг авах болон түүний дүү гэргийн нартаа уулзуулаад байна тий. Чулуу хоёрыг маань хэдүүлээ бол бас яг нэвтрүүлэг дээр бол дүү нартаагаа уулзч чадаагүй. Харин нэвтрүүлгийн дараа бол та дүү нартаагаа уулзсан. Сэтгэлээсээ уулзахгүй юм. Заах нь одоо ямар ч байсан ингээд дүүнэрээ та өвгтэй хамжиж хайж яваад олсон. Олсныхоо дараа тэгээд одоо ингээд хоёр дүүтэйгээ ихчтэйгээ уцаар байга одоо ярьж байгаа. Хоёр дүүтэйгээ уулзаал. Тэгээд өнөөдөр одоо та нарын одоо энэ явуулхны уулзалтын дараа одоо та нараас урихтай зэрэг ингээд хоёр дүүгээ дагуулаад ихнэрээ дагуулаад ингээд ахын ирдэ шүү дээ. Өмнө нь бас хэдэл хүн хайж хоорондоо уулзчихсан бол энэ удаад бол бас гоё баярын ширээн дээр бөөнөр уулзсан. Үр дүн нь харсансаа маш гайхалтай шүү дээ тий. Тэмдэггүй яг одоо тэгэхээр зэрэг шинэ бас баяртай баярын ширээн дээр бүгдээрээ уулзаа бие биенийг хараад баярлж байгаа юм шиг тэгээд баярлсан ихээ хэрэг тэгэл цуг баяраа хуваалцаж одоо сэтгэлээ яриагаа ярьж сэтгэлээ үгүй хөөрөлдөөлөгөө сууж байгаа юм шүү. Хайдд маань болоос одоо ярих зүйл бол маш их байгаа зү. Байдгүй яах вэ? 54 жил шүү дээ тий. Тий шүү дээ. Өсгөөсөө цуг өсөөгөө ч гэсэн биднээс одоо 50 жил тий. 54 жилийн дараа уулзаад өөдөө одоо бие биенийг хараад ингээд ярихтай зэрэг одоо бид ээж тий байсан бол одоо аав тий байсан гэдэг эднүш ярьж байгаа ч одоо би тэрийн чагнаад одоо манай тийвэр хүл хүн байх хэрэгтэй би ч одоо яг багал байснаа мэдэн хүс ямар цуг өсөөгүй ч одоо тийм ээ. Тэгтэл л өөрөө дүр хүл байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл зэрэг шиг одоо ярьж хөөрөөл ингээд өөрөө шүнжгүй хүл ярина шүү дээ чинь тийм. Тэгээд иймэрхүү гоё сайхан болцсон байна. Одоо уулзалт бол одоо ийм баяр боллоо. Одоо тэгэхээр тэгээ эргээ буцаа та нартай баяр хуваалцаж ингээд дүүнэртэйгээ уулзал баяраа хуваалцах гэдэг шиг одоо миний бас нэг шавшаа шүү тийм ээ. Таны хувьд л бас чулуу ууг хахад таны ганц ах уу?
Тийм би чин дээр нэг ихчтэй. Яа да. Тэгээд одоо ахтаа боллоо. Дөрөв нэг дүүтэй. Уяахан манай талаар ер нь та ер нь хэр сайн мэддэг байсан? Нэг сайн ч мэдгүй дээ. Гэхдээ ер нь баг сагуул гадарладаг. Тэгээд ээж чинь нөгөө амьд байхдаа бид хоёр чинь бас нөгөө цэргийн имлэг мөнгөд ээж хат нь очиж исэн юм чинь. Тэгээд очиж цэрэг байхын нь бол бүр айгүй сайн тэр зураг нь бол бүр сэтгэл зүрхэнд үлдсэн лээсэн л дээ. Тэгээ одоо бол тэгэл олон жилийн дараа уулзж байгаа болохоор чинь тэгэл бүгдөө л ийм болсон байгаа юм чинь. Чулууг холоос яриадсэн л да. Ямар ч байсан над дээр нэг ээжтэй маань миний 2 дүү ирж исэн. 2 дүү байх ёстой л яриасан. Тийм. Тэгтээ яг би манай ихч бид хоёр л очиж исэн юм билээ ээжтэй цог. Тэгээ манай эрэгтэй дүү л тэр чинь жоохон байсан юм чинь. Үйл ахлаа бид хоёр л очиж исэн юм чи ээжтэй цог. Тэгээ бид гурав очиж уулзаад эргэчээд тэгээд явчихсан. Хизээ нэг өдөр ер нь ахтагаа та уулзна гэж бодож ирсэн ер нь хайжсэн юм. Ээж чинь нөгөө манай ээж чинь нас урахаасаа өмнө ярьж лээсэн л да. Тэгэл бид хэд ч гэсэн ер нь одоо уулзсныхаа дараа бол айгүй бэлгшээгээд байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө нэг намрын нэг сайн өдрүүд байдаг шүү дээ. Тэргээр чинь бид нөгөө нэг ээжигээ газрыг очиж эргэжсэн байхгүй юу? Манай дүүг дээр. Тэгсэн чинь л тэрний дараахантаа гинтгэн ах маань гарч ирэл тэгэл тэгсэн ээж маань бас уулзсан юм уу л гэж бодоод байгаа шүү дээ. Сэтгэлээ бол бас яг тухайн үед бол уулзч чадаагүй гэсэн та бүгд манай бас нэвтрүүлгийн дараа уулзсгаасан хуйгаахын манай хувьд бас их сэтгэл өндөр ах шиг байна тий. Тийм ээ. Өчигдөр ч гэсэн ирээл бид нэр чи бүр 2 цаг хүртэл ярьж байгаа юм шүү дээ. Ярих юм бол их дуусах байгаа юм чинь. Ер нь бас гинт одоо ингээд та нарыг ингээд ах тань гараад ирлээ гэхээр та хувьд маань одоо юм яаж хүлээж авч ирсэн ер нь хизээ нэг өдөр нь бол бас ах маань биднийг хайж ирнэ эсвэл та нарыг хайна гэж бодож ирсэн үү? Яа ер нь яг хаана байгааг бид нар мэдэхгүй шүү дээ тийм мэддэггүй юм чинь. Тэгээд ер нь гарч ирэх лөө ч гэдэг юм уу эсвэл өөртөө нэг хайж үздэг юм уу ч гэсэн тийм бодол байсан л да. Тэгээд танаа нэвтрүүлгийнхэнд баярлалаа. Бид нарыг ингэж уулзуулж өгч одоо би чинь ганц ихчтэй байж байгаа л одоо ахтаа боллоо. Тэгээд дүүртэйгээ ингээд дөрүүлээ болно гэдэг чинь бас сайхан л юм да. Бид нар ч их цөөхлөө хүмүүс шүү дээ. Хуйгаахын манай хувьд л бас ганцаараа шүү дээ. Одоо төрсөн гэр бүлэл олохын түүний хувьд хуйгаахын манай хувьд одоо чинь хүсэл нь байсан. За танаа телевизийнхэнд баярлалаа. Бид нарыг бүгдийг нь уулзуулсан. За таны хувьд л бас нэвтрүүлгээр хэлжсэн өмнө уулзал гоё байна гэж хэлсэн те. Одоо бол бас нэвтрүүлэг дээр яг нэвтрүүлгийн яцд бол яг 2 дүүтэйгээ уулзаж чадаагүй ч нэвтрүүлгийн дараа 2 дүүтэйгээ уулзсан те. Ер нь сэтгэлээсээ. Сайхан байна. Уулзаад. 2 дүүтэйгээ уулзчихлаа нь одоо тэгээд удахгүй гэстэйгээ уулзсан да. Тэсээ ядал. Хүлээгээ сууж байна. Тэгэл явна таачиж уулзсан. Таныхаа ээжийн талаар ер нь хэр сонсов? Зөндөө л сонслоо. Зураг мөргийн үзлээ одоо. Яг гэрээр нь орлоо өнөдөр тэгэл гэж байна. Үзэгчд бол бас танд их ам сайтай байлээ. Таныг маш их магтчихлээ. Бас тэрийг дамжуулах зүйтэй байх. За баярлалаа. За телевиз үзэж байгаа үзэгчтэй сайхан шинжлэх мэдлэгийг зөвшөөрlөө шүү дээ. За одоо ингэж ТV8-ийн хамт олонд хөтлөгчтэй сурвалжлагчдад одоо баярлалаа. Одоо ингэ сайхан уулзлаа дүүнэртэйгээ одоо ихчтэйгээ уулзсан сайхан байна. За тэгээ ард түмнийхээ энэ олон цагаан энэ дээр телевиз одоо үзэж байгаа ард түмэн энэ одоо нэвтрүүлэг хийж байгаа та бүгд тийм ээ энэ олон төөрцөн бодолцсон холдсон улсуудыг ойртуулж одоо бүгдэн тэр уулзуулж ингэ та бүгд одоо гэж сайхан сэтгэл гаргасан энэ улсуудыг буюун үйлдэж байгаа улсууд та нарт би биднээс одоо энэ улсуудын нэрийн өмнөөс би одоо баярлалаа илэрхийлье. Тэгээ та бүгдийн ажил амжилт одоо сайн нэг ахин дандаа тийм олон улсууд буюу үлдээж уулзуулж байгаараа гэж өрөөе дөө. За баярлалаа. За та бүгд ажлын амжилт хүсье. За сайхан баярлалаа. За та бүгд ч гэсэн шинэ жилээ сайхан дараа жилдээ их олон юм бүтээгээрэй. За одоо та тэгээд энэ жил бол одоо шинэ жилээрээ сайхан дүүнэртэйгээ их нартайгаа сайхан тэмдэглэх юм. Тэгин шүү дээ. Одоо цагаан сар гэж байдаа шинэ жил гэж байна. Одоо тэгээд энэ нэг уулзсан гэдэг чинь. Өмнө та ч н одоо баяраар ганцаа тороогоод хүүхдүүдээ үлээгээс очиж байсан. Одоо дүүнэр үлээгээс очино. Тэгин шүү дээ. Тэгээд ухсан шүү дээ. За таны хувьд бас телевиз үзэж байгаа үзэгчтэй бас сайхан шинжлэх мэдлэг төвшөлгүй юу? За ТV8-ыг үзэж байгаа бүх үзэгчд болон ах дүүнрээ олсон хүмүүст бүгдэнд нь шинэ ондоо сайхан баярлалаа л гэж хэлье да. За баярлалаа та ч гэсэн сайхан баярлалаа. За би бас та бүхнийг зоогоо зоглон суух хооронд энэ тайзнаа бас нэг хүнийг урих гэж байна. Чулуун хуйгийнхаа тайзнаа гарч ирнэ үү хэмээн урьж байна.
За тэгээ өнөөдөр бас манай тавилан нэвтрүүлгийн оролцогчид буюу энэ удаагийн нэвтрүүлэгт байгаа одоо энд хүрэлцэн ирсэн байгаа зочид маань бас сайхан баярлаж хамтдаа энэ сайхан бас зингүүн нэвтрүүлгийг маань их үргэлжлүүлж байна. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Таа сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За ингээд чулуун хоёрыг ах маань бас одоо маш олон жилийн дараа хайртай хүмүүстэйгээ уулзсан. Өнөөдөр бас нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж баярын цэнгүүнд манаас оролцож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд баярын сайхан сэтгэлээсээ хуваалцаач гэж танаас хүсэж байна. За энэ бүгд энэ цугдорсонд олон түмэн та бүгд баярын цэнгүүний баярын минь төргийа. Би 54 жилийн дараа ижигээд хоёр дүүтэй эгчтэйгээ хайж яваад одоо энэ жил би саяхан сарын өмнө уулзлаа. Эгч минь одоо бас би шалтгаантай бас уулзах чадахгүй байгаа. Өвчтэй би хоёр дүүтэйгээ уулзаад ээж минь одоо 10 хонд өнгөрчихсөн гэж ижигээ ингээд тулуулсны мэдсэн зүгээр газар дээр нь очиод ингээд ингээд байж байна. Яг одоо саяны дундаар гардаг шиг би бас ижигээ ордоод цагаан сараа шиний нэгэн зоологч ихтэй болсондоо баярлж байгаа. Тэгээд яг хүний яг зовлон жаргал гэж их байдаг тийм ээ. Тэгэхдээ ард түмэн гэдэг чинь бас хүний бас нэг олохгүйгээс олддог юм байна шүү дээ. Тийм ээ. Хүн өөрөө хайхгүй болоход хайвал бас олдох юм байна. Хайсны эстээр би одоо өнөөдрөөс дүүгээ эгчтэйгээ олоод ингээ уулзаад өнөөдөр ингээд энэ улсуудаа сайхан баярыг хуваалцаад ингээд сууж байгаа. Тэгээд та бүгд хэлбэл ажилч та бүгдэд бас баярлалаа хэлье. Сайхан цэг баярын цэнгүүн өнөр өдрийн дандаа ийм сайхан өөдрөг байх болтгоо гэж өрөөе дөө. За маш их баярлалаа танд. Яг одоо нэвтрүүлэг үзэн суугаа цэнгэрлэгсээ толин суугаа Монголын сайхан ижинертэй зориулж бас сайхан үг хэлэх байхаа хэлээч гэж танаас хүсэж байна. Ер нь ижитэй хүн жаргалтай байдаг гэдэг төрүүл хүн тийм ээ. Тийм учраас яг энэ олон сайхан ээжүүд, олон сайхан үр хүүхдүүд хүн ижигээд гэж бод ижи аваагаал гэж бодож явдаг. Тийм учраас энэ ижи авдагаа өнөр өтгөн эрүүл өвчин зовлонгүй ижи авдагаа сайхан инх туг сайхан амьдрах шиг сайхан амьдрал байдгаа гэдгийг би бол өөрийн сэтгэлээс өгөөд та бүгдийн өмнө би баярлалаа хэлье да. Өөдрөг улам дандаа ижи авдагаа өөдрөг сайхан амьдарч яваарай гэж хүсье өрөө. За маш их баярлалаа. Таны ажил цаашдын одоо замнал танд ардам байхын сайхан өрөөлийг өргөж байна. Танд баярлалаа. Та бүгд бас ажлын өндөр амьд дандаа өөдрөг байхыг хүсье өрөө. За маш их баярлалаа. Тэгээ та бас ширээндээ сайхан тоглон сууж нэвтрүүлгээ өргөжлүүлэх байхаа. Тэгээ ахын хувьд бол одоо 54 жилийн дараа хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзсан. Үнэхээр одоо ээж гэдэг хүн бол энэ хорвоогийн хамгийн сайхан юутайч зөөрлөшгүй, юугаарч орлуулшгүй ийм сайхан агуу хүн бол ээж их хүн байдгаа. Зүүнний сүүгчээр Багтамгийн он жилүүдийн уртад зүгээрэл дэргэдэн байж хайрл. Ижи гэж хэлэх тоолонд дандаа баярладаг. Ижил олон хүүхэдтэй урт насалж хайрлаарай гэж одоо телевиз үзэж байгаа Монголын мянган ижийн нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөж байна. За ингээд 50 нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За өнөөдрийн хувьд бол нэвтрүүлгийн онцлог бол бид хин нэгнийг одоо эрс сөрөл болж хин нэгнийг одоо уулзуулах гэж тийм ээ асууж давлаж ингэж явсангүй. Харин өнгөрсөн жилийн хугацаанд өнгөрсөн он цагуудад тавилан нэвтрүүлэг маань хийгдэж олон одоо хүмүүс бие биенээ олж уулзаж олон жилийн дараа ийхүү дахин одоо учран золгосон энэ сайхан хүмүүсийнхаа баяр сайхан уулзалтаар халуун дулаан энэ сайхан одоо үчээр нэвтрүүлэг маань үргэлжилж байгаамаа. Та бүхний өмнө би дуучин Ган Эрдэнэгийн анхүй тайснаа урьж байна. Аялууга энэ сайхан ихэн хүмүүст маань зориулж өргөн барина уу хэмээн Ган Эрдэнэгаа урьж байна. Сайн байцгаана уу та бүхэндээ ирж буй 2017 оны тэр сайхан гэгээлэг халуун баярын мэндийг та бүхэндээ өргөжүүлье. Монгол Улсын аяж жижигчин ганцны чулуу хөгийн хэмжин Бондонгийн бат фүлэг өстөн буурал өвөө хэмээх уран бүтээлээ та бүхэндээ өргөмөрье. Дур зүйлсэн та бүхэндээ их ондоо өрөөл байхын, инх байхын, төвшин байхын, төгөлдөр байхын гэр сайхан өрөөлүүдийг та бүхэндээ өргөжүүлье. Joda jarare
ээжин жаргасан баран ивэж вагнэн нураргыг шууд шиг нутгийн одон хүндэндээ удмыг намаар усэр төсөг бодсон хатуралдавамэн урт насл жудан жаргараа удмыг намаар усэр төсөг бодсон хатуралдавамэн урт насл жудан Нэг хэдэн хөрхөн хүүхдүүд намайг ястан наранд нар гаргалгаатаа гэдэг залжраад өргөлжил баярлал тэгээ явжээ. Ямар сайн. Яг ингэж хахтаа яваад. Хүлээсэн чинь та нэг 5 минут хөгөө үлээж чадна үстэй одоо. Чадна даа. Хүлээсэн амьдралынхаа 50 жилийг хүүхдээ хүлээж өнгөрөөсөн. Одоо 5 минут л хүлээж. За миний хүүхдээ одоо ээж нар гарлаа. За ястай нэг намайг нэг ингэж голаалаа гэх. ичинэн дэргэд байхаа хаврын шууд цагаасан иртэрдээ харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болоо харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болохоор ичимэн дэргэд байхаа ингрийн одод мөрөнд ирхэлдэг тэргэс сарангэрийн хаяан хондоо ичимэн дэргэд байгаа болохоор тэргэс сарангэрийн хаяан хондоо ичимэн дэргэд байгаа болохоор ичийн харин хамартан наран мандна ичийн сэтгэлийн химэртэн сэтгэл бадарна ичийн дэргэд байхаа сүнэртнэ ичийн дэргэд байхаа сүлмэн сэрэгнэ ичийн дэргэд байхаа сүнэртнэ ичийн дэргэд байхаа сүлмэн сэрэгнэ ичимэн дэргэд байхаа филмэг тэнгэр зүлээ унсэж цэцэг бүхэн нодос инэдэ ичимэн дэргэд байгаа болохоо жаргаланад тэх үзэлтэн тоглодоо ичимэн дэргэд байгаа болохоо ичийн харин хамартан наран мандна ичийн сэтгэлийн химэртэн сэтгэл
бадарна ичихэн дэргэд байхад сүнэртэнэ ичихэн дэргэд байхад сүд минь сэрэгнэ ичихэн дэргэд байхад сүнэртэнэ ичихэн дэргэд байхад сүд минь сэрэгнэ Би харин гайгүй юу. Мөн байна уу? Мөн байж яах вэ? Атаарахгүй ийм болдгоо яах вэ? Ай чам гадрыг. Чам хоёр гурван явсан чинь. Тань яаж руу. Таталтаа яваад ирсэн. Жоохон биш. Таталтаа аавчин даваа дорж өргөдөг хүн даваад явсан. Яг чамаа би хөөжсэн шүү дээ. Яахан байсан шүү дээ. Тэсэж энэ Ганбаатар ах чинь томоо арай гайгүй 2 3 ах байсан баг. Чамайг бодоод ихнээс нь татаагүй байсан жамаа ютсан шүү дээ. Тэр дорж өргөж хүн. Морин дэргэн дээр суудгаад хоёр хүн чинь намайг хайчаад аваа. Тэр мөн хэцүү хүн шүү дээ. Одоо байгаа мó байхгүй юм. Байхгүй өгч шүү дээ. За тэгээ яг миний хүү ээж соон одоо яа их хүмүүний хүү. Гоо хайр одоо яг хүү хараад. Яатаа жах гэж миний хүү. За одоо тэгээд эгч юу эгч төсөрөө. Дүүчний энэ дүү хүү чинь одоо. Одоо ээж нь байна. Одоо миний хүү ээж чинь энэ хэдэн сайхан уулзууч дуулдуулж ш. Өвчин цол ингээ 90 сараар байдаг ингээ уулздаг юм байна гэж. Одоо тийм юм ямар сайхан. Тэгээ хөвчтэй. Би сайхан TV-ийн хамт олон биднээс уулзаад байдаг. Энэ хэдтэй бас амжилт хүсье та. Тийм. Энэ хэд чинь чамайг уулзуулж ш танаа. Энэ хэд минь болж ирж гин хөөс явж ирж өгнө. Танаа хөө бачирнаа гэдэг. Таны хувьд бас мөжигээ авчтар тантай ярилцахад бол аль хэдийн юм уу яаж нуусаж амжилт өгөөд болсон байхаа гэж ярьжсэн тийм. Би нэг нууц юм бат. Тэнцэг бат. Тэгээ хэлж шүү дээ. Яг тэгж хэлж. Тэгээ өнөөдөр сайхан сууж. Энийг сууж байгааг харах сайхан байна уу гэсэн. Үнэхээр гоё. Уулзмаар байна гэдэг үгийг хэлсэн хэлчихсэн. Уулзмаар. Тагуурхи таг. Уулзтаа. Сайхан байна. Яста нар хийчихсэн. Яг ээжээ гэдгийг яаж таньж мэдв яг бид нар бол танд хинч юу ч хэлээгүй би таны дүүгч гэсэн бас нууцлаарай гэж бүх хүмүүстээ хэлсэн байсан. Энэ бол манай зөнгөөрөө мэддгүй явах тийм хүн зөмбөл гэж байдаг шүү дээ. Орж ирээд ингээд ээжтэйгээ залхаад ээж тань ингээд орон дээрээ энийг хүлээгээд зуужсан. Ямар сандал сая гадаа хэлж явах тийм. Одоо дүүдээ сүүгээрээд аяг нэгэ золох уу гэдэг. Хин аа. Тэгээ ирээ зогсож шүү дээ. Тэгээд ороод ирсэн чинь шал ээж мэ сууж. Яа миний гоо. Хатан цогтой бууцаа хуваагаад энэ дээр тавьж агараа дахиад. За тэгэхээр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн одоо нэвтрүүлгийн оролцогчдын бас нэгэн онцлог их мөндөдтэй зочин бол 93 насыг зооглож байгаа манай Хазаа буурал Цэнгэл эмээ маань бас өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчоор зочноор инхүү өргөцсөн байгаамаа. Мөн л одоо Цэнгэл эмээ маань тавилан нэвтрүүлгийн баг хамт олонд хандаж өөрийн 2 хүүгээ одоо асууж тийм ээ 52 жилийн дараа өөрийн төрсэн 2 хүүтэйгээ инхүү уулзаж өнөөдөр бас одоо аз жаргалтай сайхан амьдарч одоо яваа манай буянтай буурал Цэнгэл эмээ маань иржээ. За эмээ сайхан үлдэж гинөө та? Сайхан үлдэж байна. За тэгээ өнөөдрийн одоо энэ Цэнгүү нэвтрүүлэгт бас ирсэн тандаа маш их баярлалаа. 2 хүүтэйгээ уулзаад одоо маш их баяртай байгаа манай Цэнгэл эмээ маань. Тэгээд одоо бас энэ нэвтрүүлэгт ирсэн олон сайхан уулзсан хүмүүстэй зориулж сайхан одоо үг хэлээч гэж танаас хүсэж байна эмээ тий. Нэвтрүүлгийнхаа хамт олонд баяр хүргэж энэ олон сайхан хамт олондоо баяр хүргэж байна. 2 хүүгээ 52 жилд одоо уулзсантай баяртай байна. Тэгээд одоо сүлжээ өмшнаа. За манай Цэнгэл эмээ маань бас
одоо сайхан шүлэг уншнаа гэсэн. Айлчин шинжил их нутагт мань нэрлээ. Ирж байгаа шинжил. Ирмэн ажиг нэмэгдүүлж ирч явсан байдгийг дээшүүлж хуучин оноо үед хүнжийн тооны атсан хууцыг эргүүлж энгийн бэлэгтээ үдлээ. Дайнаас олж өсгтийг дарсны гинж доогчдын хүтээ тэнцэл өрнөлээ. Дайнаас олж өсгтийг яс содрлаа. За эмээдээ маш их баярлалаа. Уртнасаж удаан жаргаарай та. За баярлалаа. За тэгээд цэнгэл эмээдээ маш их баярлалаа. Манай сэтгүүлч Гэрэлмаа манаас өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа дэмжигч байгууллага Best Bakery-гийн амтд сайхан одоо бялуугаас танд одоо баярын ширээн дээр нь бэлэг болгож өгье гэсэн байна. Тэгээд энэ бялуугаас танд гардуулж байгаа шүү юм ээ. Тий, шинжлэхээ баярыг сайхан тэмдэглээрэй та. За тэгээд Хүрлбаатарын бас баярын сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Хатага хоёр ахын чинь бага Хүрлбаатар ах чинь. Таны өмнө ирсэн багч. Бүхний хайрыг таатсан үлтгэр жаахан дүндээ бүхний хайрыг таатсан үлтгэр жаахан Би одоо их чинь одоо жоохон бас зэрэг сэтгэл догтлоод байна да. Гоё байна, сайхан байна. Ижээтэйгээ уулзна гэдэг бол бас энэ хорвоогийн юугаарч зөвлөж хамгийн сайхан жаргал, хамгийн сайхан үнцэн юм да. Тэгээд өнөөдөр бас энэ сайхан шинэ жил 2016 он гэдэг бол маш олон жилийн дараа энэ урт хугацааны дараа бас танд тохиож байгаа тэр гайхалтай сайхан жил бол яхаа аргагүй 2016 оны шинэ жил энэ үдш энэ баярын өдөр байгаа болоо гэж бодож байгаа. Тэгээд таны бас баярын сэтгэлийг сонсъё. Магадгүй одоо сайхан дүүдээ ээжтэй хамтарч хэлэх сайхан үг байгаа хаа гэж бод. Ээжтэйгээ уулзсан та баяртай оноо ээжтэй нартайгаа уулзсан. 52 жилийн дараа би одоо ээжтэйгээ уулзсан. Багадаа бол би одоо өнчөө өрөөсөн хагас өнчөө өссөн шүү дээ ээжгүй. Ахтаагаас өг. Тэгээ 52 жилийн дараа ээжтэйгээ уулзсан гэж одоо маш их баяр шүү дээ. Энд чинь энэс илүү баяр гэж байна. Тэгээд бүх ээжүүдтэй энд цугласан энэ ээжүүдтэй энэ ороогийн сайн сайхан бүхнийг хүсээд энэ шинэ ондоо 9 мэнд эрүүл сар бол байж аз жаргалтай сайн сайхан амьдраарай гэж ерөөй дөө. Маш их баярлалаа. Ер нь өнгөрсөн шинэ жилүүдийн хувьд за энэ жилийн шинэ жилийг одоо харьцуулж үзэх юм бол тийм ээ маш онцлог, маш сайхан баяраар дүүрэн, жаргалаар дүүрэн ийм сайхан шинэ жилийн баяр таны хувьд тохиож байгаа болоо гэж би бас бодоод байгаа. Тэгээд өнгөрсөн ер нь шинэ жилүүдийг та бас яаж өнгөрүүлдэг байв? За тэр жилүүдийг бодвол энэ жилийн хувьд бас одоо таны хувьд, таны сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу тийм ээ? Ямар бас онцлог баяртай байна вэ? Энэ талаар бас та ярьж өгч. Орд нь яг хүүхдүүдтэйгээ аваа хүүхдтэйгээ тэгээд шинэ жилийг зүгээр жирийн айлууд яаж өнгөрөөд тэр шиг л өнгөрөөд. Ялгаа тавиад шампасгаас адлаа. Энэ жил 2016 онд бол яг ээжтэйгээ уулзсан, дүүнэртэйгээ уулзсан бас их гоё сэтгэл тайван баяр баясгалтай сэтгэлээр дүүрэн баяр хөөртэй явж байна да. Та бүхэндээ ч гэсэн ТV8-ийн хамт олон ч гэсэн амжилт хүсэж амьдралд наасчлал сайн сайхан мөхний хүсэн өрөө дөө. За ингээд бас үзэгчтэй зориулаад эмээ манаас өөрийн гэсэн дуугаа дуулж айдууны мэдлэгээ дэвшүүлье гэж байна тий. Тэгээ манай үзэгчд манаас санаж байгаа багтаа тийм ээ. Манай цэнгэл эмээ бол одоо маш юм авьяастай дуу дуулна, шүлэг уншина. Өмнө бас нэвтрүүлгүүдээр тэг хүүмэн, хоёр хүүмэн гэл ингээд өөрөө бас гоё дуу дуулаад ингэж байсныг бас бодсон санаж байгаа. Одоо энэ тэндэл бас манай эмээг бол тавлингийн эмээ дуугаа дуулаад өгөөч, шүлгээ уншаад өгөөч гэдэг болсон гэж байгаа шүү дээ. Тий эмээ? Тий. 노제쇼 똑같나고 살아갈 달에 오르나고 경몽빛 내가 열어놓나 아리강의 세계 등렬에 떼고 아흐도 날다 바라래 떼고 За эмээ баярлалаа. Урт насалж удаан жаргаарай. За тэгээ шинжлээ сайхан тэмдэглээрэй. За ингээд үзэгчтэйгээ бас дараагийн зочдтойгоо уулзуулъя гэж бодож байна. Харцны усан голоосон эхэлж гистэй. Ичимэн дэргэд байгаа болоо. Харцны усан голоосон Таудаас их олон жил үлдээсэн шүү дээ. Чиний 2 жилийн дараа гэдэг чи одоо бас л хугацаа шүү дээ. За маань. За одоо тэгээ та хоёр ч одоо
За баярлалаа үзэгчдээ ингээд үзэж та бүхнийг бол дараагийн зохимжтой зочдтойгоо уулзах гэж бодож байна. Дөнгөж төрөөд солигдсон хоёр болоод 42 жилийн дараа уулзсан байгаа. Үүний нэг болохоор хишиг жаргалыч ээж Эрдэнэчимгийн хамт бол нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч ирсэн байгаа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Шинжлэлийн баярын мэнд төргий. Сайхан баярлж байна та. Сайхан баярлж байна. Баярлалаа. Өнөөдөр энэ сайхан цэнгүүнд тавилан нэвтрүүлгийнх маань урьж энэ олон сайхан одоо улсуутай уулзуул танилцуулж одоо үр хүүхдийн минь хүртэр сайхан олж өгч ингэ сайхан хоёр сайхан охины минь уулзууж өгсөнд маш их талархаж баярлж байна. За тэгээ тавилан нэвтрүүлгийнхаа хамт олон та бүхэнд нэвтрүүлэгч та бүхэнтэй энэ ондоо ажлын өндөр амжилт сайн сайхныг өрөөгөөд хамгийн гол нь та нар бол энэ олон түмэндээ буянтай сайхан үйлийг бүтээж эмгэж байгаа учраас одоо TV8-ийн тавилан нэвтрүүлгийн хамт олон минь сансан бүхэн сэтгчлийн бүтэж заяан тавилан тэгшэрч одоо буян дэлгэрч яваарай гэж ерөөё. TV8 телевизийн энэ нэвтрүүлэгт орсондоо их баяртай байгаа. Тэгээд 2016 оноос 2017 оны шинэ онд бүгд аз жаргал эрүүлийн өдрөг бүх юм сайн сайхан багасаа гэж хүсэе. Заасч та бүхнийгээ бас 24 жилийн дараа автагаа уулзсан Отгонбаатар болон Бацар ах нарыгаа уулзаж байна тий. Энэ жилийн хувьд бол бас та бүхэн маань бол одоо гэр бүлээрээ сайхан шинжилгээ тэмдэглэн шүү дээ тий. Энэ талаар ер нь сэтгэлээсээ үзэгчтэйгээ уулзсан. TV8-ийн хамт олонд баярлалаа. Тэгээд өнөөдөр автагаа аавынхаа ах дүүнэр эгч дүүнэртэй уулзж байгаад маш их баяртай байна. Тэгэхээр сэтгэл өндөр байна. Урд нь гэрэгэнтэйгэл ээжтэйгээ энтэйгээ ах махтагаал тэмдэглэдэг гэсэн доо. Энэ жилийн хувьд бол онцгой. Тэгээ аавынхаа ах дүүнэртэй эгч дүүнэртэй ингэж уулзаад маш их баяртай байна. Тэгээ энийг дашрамдуулаад тэгээд энд байгаа бүх хүмүүсд шинэ жилийн баярын мэнд төргий. Тэгээ би бас ээжтэй хайртай шүү. Ээжтэй ч гэсэн бас шинэ оны баярын мэнд хүргье. Баярлалаа сайхан баярлаарай. За Бацар ахын маань хувьд бол бас таны том хүү илүү те. Том хүүтэйгээ энэ жил бас 24 жилийн дараа TV8 телевизийн тавилан нэвтрүүлгээр дамжуулж уулзсан шүү дээ те. Сэтгэлээсээ бас үзэгчтэй уулзаж, ер нь өмнө шинэ жилээ бас яаж тэмдэглэж байсан шинэ жилийн талаарх дурсамжаасаа уулзсан те. За би урд нь шинэ жилийн эхнэр хүүхдтэйгээ л гэртээ тэмдэглэв. Энэ жил бол харин хүүтэйгээ уулзаж дүүтэйгээ уулзсандаа баяртай байна да. Одоо дүүнэр ганц дүүд энэ шинэ оны хадам баярын мэнд төргийе. За баярлалаа. Сайхан баярлалаа танд шинжлэлийн мэнд төргий. За баярлалаа. Харин одоо та бүхний өмнө бас нэгэн гайхалтай цаг уран бүтээлчдийг уригтаа таатай байна. Зууны манлан хос дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Вандан Долон сүрэн нарыг урьж байна. За ингээд тавилан нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Олон сайхан эрхэм хүндтэй уран бүтээлчд бас өнөөдрийн нэвтрүүлэгт маань нэвтрүүлгийн зочдод зориулж саядууга өргөн байхаар бас өнөөдрийн нэвтрүүлэгт бидний урилгаар оролцож байгаамаа. Зууны манлан хос дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Вандан Долон сүрэн нар маань хүрэлцэн ирсэн байна. Алгад ши баяр хүргэе бүгдээрээ. Өнөөдөр хоёр гавьяат маань бас олон сайхан дуу хоорой үргэж одоо Монгол түмнийхээ үзэгч та бүхнийхээ одоо сонорыг мэлааж байдаг. Мэдээж одоо өнөөдөр яг шинэ жилийн баярын одоо давхцал болж байгаа энэ өдөр энэ сайхан өргөнөө бас энэ сайхан нэвтрүүлэгт маань зориулж хоёр гавьяат маань өөрсдийн сайхан уран бүтээлээсээ өргөн барьж өгөхөд бэлэн болжээ. Тэгээд хоёртаа микрофоноо шилжүүлье. За баярлалаа. Юуны энэ тавилан нэвтрүүлгийн ондоя TV8 нэвтрүүлгийг энийг үгүй одоо автон үздэг ондоо үйлдэх инээдэг ахахад ягаад гэвэл олон жилийн турш уулзсан 50 хэдэн жил уулзсан автон аавчи автон болон хүүхдтэй уулздаг эмээнэр өөнөр энд маш их сэтгэлийн баяр хөдөлгөнөөс энэ оюутны нэвтрүүлгийг маань ер нь алгасахгүй үздэг. Тэгээд өнөөдөр бас энэ жилийн 16 оны одоо энэ сайхан баяр хөөрчийг хамт хуваалцсан TV8-д бас их баярлалаа. Гэрэлмаадаа их баярлж байна. Танд бас их баярлалаа. Ингээд ийм сайхан өнөөдрийн шинжлэлийн баярыг бас тэмдэглэж байгаа та бүхэнд бас их баярлж байна.
Sembirushi Harar Chirsan Amaragami Hanin Sahin Sitilere Hachu Darm Jisun Tadini Orkhana Sayasan Jambavi Pruhi Yosar Tilijo Puyu Hosam Lam Tambo Orchulunda Sayagar Orchursan Amaragami Susere Chilsike Horvada Zurhim Nargumsan Tavirengami Orkhana Sayasan Chandavi Pruhi Yosar Tilijo Puyu Horsam Lam Tambo Ээжийн хайртай орчлондан эрхэлж хамтдан жаргайда эцгийн түшигтэй хорвоодон элэгдэж хоёулаа амьдрийда ээжийн хайртай орчлондоо эрхэлж хамтдан жаргайда эцгийн түшигтэй хорвоодон Hoyuza jarida Orkhana sayasan chandavi Pruhi yosar tulijo Puyu horsam lam tambo Bore hoyuza jarida За тав хүндээ аз жаргал од хиймэртэй байх эх хондоо ажлын хэмжилт амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг үсээ өрөө сайхан баярлцгаарай. За би энэ тавилан нэвтрүүлгийг бас их үзэх дуртай. Ингээд энэ төрөлцөн ирсэн та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Эхийн сэтгэл гэдэг бол юутай зөвлөшгүй. Эх хүрийн холбоо гэдэг бол мөнхөд одоо хүнийг ивэж явдаг. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлгийг би маш сайхан нэвтрүүлэг болж байна гэж бодож байна. Ингээд та бүхэндээ бас аз жаргалыг хүсэн өрөөж 40 жилийн өмнө анх одоо дуулж ард түмэн та бүгдийн одоо дуулах дуртай, сонсох дуртай одоо дуу болгосон Мансамбар үсэг дуугаан би хүүдээ өвлүүлэн дуулуулж байгаа. Ингээд одоо хүүгэн урьж байна. Зүрэн дэлбэтэ тос бодгүй Мансамбар үцэцгийг учраа хараа мөнхөрн гэдэг урдийн үг үнэн болов тэгвэл би тэр сайхан Мансамбар үцэцгийг тэртэй уулын ороод байвал ээжигээ би үрээд энэ хин насандаа очих байлаа төлөвлөө би чацоо тоолбол нас чацоо Асороордаг Мансамбар ут хоймри закаураач илби юм шиг хосви сайхан
Гэр бодох шиг хорвоод ховор сэрүүн хангай хос цэцэг сэтгэл багтаам оюмсгоор урагаж Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл дунганы уруул шиг зөөлхөн байлаа. Хөрөнгөн тэргүүнд нь хүрээд үзвэл хүүгийн минь зулаа шиг зөөлөн байлаа. Тэгвэл би тэр сайхан бас мөрөө зэцгийг тэр тэудын оройд байвал ичигээ би үлээд энэ хин насандаа очих байлаа. Тэгвэл би тэр сайхан бас мөрөө зэцгийг тэр тэудын оройд байвал ичигээ би үлээд энэ хин насандаа очих байлаа. Очих байлаа. За тэгэхээр нэвтрүүлэг маань өдөгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Бас нэгэн уран бүтээлч бас өнөөдрийн нэвтрүүлгийн тавилан нэвтрүүлгийн зочид та бүхэн зориулж нэгэн сайхан уран бүтээлийг зориулахаар хүрэлцэн ирсэн байна. Энэ хүн бол Монгол Улсын их үрсийн элч дуучин Ноён Бондгорыг тайзнаа урьж байна. Та бүхний алга ташландаар бүгдээрээ угтаа авцгаая. За Бондгортой энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн баярж байна. За энэ өдрийн гараалаа мэндийг зэгүүд дэвсээ үзэн суугаа тгийнийхээ бүх үзэгчид боёо өнөөдөр энэ сайхан баяраар үзэж байгаа тавилан нэвтрүүлгийнхаа хамт олонноо хүргье. За тэгээд би энэ үлзий хоёрын дугаар нөгөө охинтойгоо уулздаг. За тэгээд би нөгөө манай 98-та 93-та манай Цингэл юм ээ. Манай энэ Цингэл юм та бол их олон болсон шүү дээ зургтай. Таныг бол одоо бүх хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээд би Монголын бүх сайхан ээжүүдэд зориулаад Цингэл имэдэд зориулаад би хамгийн сүүлчийн шинхэн уран бүтээл болох ээжигээ зүүдэлдэг сайхан дуугаа одоо та бүхэндээ дуулъя. Монгол ээжүүд мандан бадаг болтугай. Тэр дундаа манай Цингэл имэгийн энэ сайхан нас энэ сайхан одоо тожоотой үнээр гайхамшигтай сууж байна. Та бол маш урт удаанаас он удаан жил одоо өөр хөлбөмбөг олон цагаасаар сайхан тэмдэглээрээ гэж би ерөөж байна. За тэгээ хорвоо ертөнц дэлхий дээр муу бөгөөд муухай хөтөн байдаг гэсэн бүгд ээжүүддэг учраас ээжүүд мандтугай гэж уриалмаар байна. Саран сүлсэн намуухан бүвэнд сайхан ээждэн ялгарч би зүуделэлээ. Сайлын үнэртэй ингэртэн нэрхлээ санлаа гэж шүнэж би зүуделэлээ. Амтж би зүуделээ. Уян хурсан ингэртэн тэрүүдээ муур сачрын нэлбэж би зүуделээ. Ингэрлээ уурхаа
Тэгэл агуу бүхнийг юугаарч зөөрлөшгүй. Бүлээн сүгэн амталж, уурал санчгийн нийлбэн бүхнийг умартаж, ертөнцийн тайван амгалан бүхнийг ичи та минь л бидэндээ өгдөг. Хамгийн сайхан бүхнийг хайрт ичитэйгэн зөөрлөн хаанаас ч олохгүй дэрэл их аз жаргалыг ганцхан танаасаа л ухаардаг шүү. Ээжээ. сайхан ээждэн шүтээндээ заалаа цацлан өргсөн ээжигээ зүудэлжээ цогта байгаач ээжээ гэж тэрээ цагаан цэцгийг өгч би зүудэлээ 산다다 에힐집이 두대대 엔내리지 모르하 미den 슈대 에지게 산다다 에힐집이 두대대 에지게 두대대 Ширхлэн буусан цагаан тастай, чимэглэн гойсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ шинэ оноо сайхан угтаарай. ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн баярын дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань шинэ он эхлэнгүүд дахин олон дугаарыг бас та бүхэндээ үргэлжлүүлэн хүрэх болно. Уулзаагүй төөрөлдсөн байгаа олон ижийн аав нарыг олон ээж хүүхдүүдийг өнөөдөр бид бас нэвтрүүлгээрээ дахин уулзуулах болно гэдэгтээ бас баяртай байна. Ингээд нэвтрүүлгийн турш хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр энэ сайхан цаг хугацааг бидэнтэй хамтаа өнгөрүүлсэн тавилан нэвтрүүлгийн оролцогчид зочид та бүхэндээ маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн бүхнийг та бүхэндээ хүсэн өрөөж байна.